Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Монгол хэлний сурах хичээг дэвтрээ гаргаад дэлгэцэндээ ойртон суугаарай. Дэвтрээ нээгээд өнөөдрийн он сараа бичин гарчгаа тавиарай. Үгийг үеэр таслан мөр шилжүүлэн бичих. Өнөөдрийн хичээлээр эхийг уншиж, үйл явдлыг ярилцах, загварт тохирох өгүүлбэрийг сонгох, их шиг үсгийг ялган буудах, задгаа ба битүү үеийг зааглах, үгийг үеэр зааглах, мөр шилжүүлэх чадварт суралцсан. Багшийнхаа уншиж өгөх эхийг анхааралтай сайн сонсоорой. Ажилсаг охин. Уянга охин 2 дугаар ангийн сурагч юм. Аав ээжигээ ажилтай үед өөрөө хичээлээ хийдэг. Чөлөөт цагаараа ном уншиж, зураг зурна. Гэрийн ажилд туслан аяга угааж, хог шүрддэг. Уянга охиныг хүмүүс ажилсаг, хүмүүжлтэй гэж магтдаг. Ихэд гарч буй үйл явдлыг хамтдаа ярилцгаая. Асуух өгүүлбэрийн төгсгөлд ямар тэмдэг тавьдаг вүлээ хүүхдүүд ээ? Өгүүлбэрийн төгсгөлд ямар тэмдэг тавьдаг вүлээ? Эхний асуултыг хамтдаа харцгаая. Ихэд хэний тухай гарч байна вэ? Багшийнхаа уншиж өгсөн эхийг бодож байгаад хариулаарай. Уянга охины тухай гарч байна. Дараагийн асуулт. Уянга охин ямар зан чанартай вэ? Уянга, ажилсаг, хүмүүжлтэй охин. Дараагийн асуулт. Уянга охиныг яагаад ажилсаг гэсэн юм бол? Уянга охин өөрөө хичээлээ хийдэг, аягаа угаадаг, хогоо шүрддэг учраас ажилсаг охин гэж хэлжээ. Ажилсаг охин эхийг дахин нэг харцгаая. Эхээ ажиглаж байгаад дараах загварт тохирох өгүүлбэрийг бичээрэй. Тухайн өгүүлбэр маань 6 үгтэй өгүүлбэр байх нь. Багш нь өгүүлбэрт чөлөөт, уншиж, зурна гэсэн үгийг өгсөн байна. Эхээс загварт тохирох өгүүлбэрийг олж бичээрэй. Чөлөөт цагаараа ном уншиж, зураг зурна гэсэн өгүүлбэр бичсэн баг. Одоо бичсэн өгүүлбэрийн их шиг үсгүүдийг дуртай өнгөөрөө будаарай. Багш нь дэлгэцэнд цагаан толгойн 35 үсгийг харуулсан байгаа. Үүнээс их шиг үсгүүдээ харж байгаад будаарай. Чөлөөт цагаараа ном уншиж, зураг зурна. За, өгүүлбэрийн их шиг үсгүүдийг ингэж ботсон байх. За, тэгвэл одоо хүүхдүүдээ чөлөөт гэдэг үг маань хэдэн үгтэй юм болоо? Нэг үгтэй үг юм болов уу? 2 үгтэй үг үү? Эсвэл 3 үгтэй үг? 4 үгтэй үг юм болов? За, бодож байгаад өөрийнхөө таамаглалыг тухайн үгний дээр нь балын харандаагаараа бичээрэй. Жишээ нь чөлөөт гэдэг үгийг 2 үгтэй гэж бодож байх юм бол балын харандаагаараа 2 гэдэг дугаарыг тавиарай. Чөлөөт гэдэг үгэнд гэсэн 2 их шиг үсэг байгаа учраас чөлөөт гэдэг үг маань 2 үгтэй үг байх нь. Тухайн үгэнд хэдэн их шиг үсэг байна, түүний тоогоор уйлдаг. Цагаараа гэсэн 3 их шиг үсэг байгаа учраас
3 үетэй үг байх нь. О гэсэн нэг их шиг байгаа учраас нэг үетэй үг. Ө и гэсэн хоёр их шиг үсэг байгаа учраас хоёр үетэй үг байх нь. Ө а гэсэн хоёр их шиг үсэг байгаа учраас зураг гэдэг үг маань хоёр үетэй үг байх нэ. Зурна гэдэг үгийг ажиглая. Ө а гэсэн хоёр их шиг үсэг байгаа учраас тухайн үг маань хоёр үетэй үг болох нь. За одоо хүүхдүүдээ үгийг хэрхэн үеэр зааглах вэ? За гэртээ өөрсдөө хэлээд үзээрэй. Чөлөөт гэдэг үгийг хаагур нь зааглаж хэлэх бол чөлөөт гэж хэлэх үү? Чөл өөт гэж хэлэх үү? Өө гэсэн хоёр их шиг үсгийн дунд нэг гээгүүлэгч байгаа учраас тухайн гээгүүлэгчийн өмнөр нь үеэр загладаг байх нь. Чөлөөт гэж үеэр заглах нь. Ө и их шиг үсгийн дунд хэдэн гээгүүлэгч байна вэ? 1, 2. Хоёр гээгүүлэгч байгаа үед дундуур нь үеэр загладаг байх нь. Тухайн үгийг уншиж гэж үеэр заглах нэ. За зураг гэдэг үгийг хамтдаа ажиглая. Ө а гэсэн их шиг үсгийн дунд хэдэн гээгүүлэгч үсэг байна вэ? Сайн байна. Нэг гээгүүлэгч үсэг байгаа юм чин хаагур нь үеэр заглах байлээ. Урдуур нь үеэр заглана. Тэгвэл тухайн үгийг зураг гэж үеэр заглах нь. Зурна гэдэг үгийг хамтдаа ажиглая. Ө а гэсэн хоёр их шиг үсгийн дунд хэдэн гээгүүлэгч үсэг байна вэ? Н гэсэн гээгүүлэгч үсэг байна. За хоёр гээгүүлэгч үсэг дараалан орох юм бол хаагур нь үеэр заглах байлээ. Дундуур нь үеэр заглах. 3 үетэй үг болох цагаараа гэдэг үгийг хэвтүүлэн хамт харъя. А гэсэн их шиг үсгүүдийн загт нэг гээгүүлэгч үсэг байна. За тэгвэл нэг гээгүүлэгч үсэг байх юм бол тухайн гээгүүлэгчийн урдуур нь үеэр заглана. А гэсэн хоёр их шиг үсгийн дунд нэг гээгүүлэгч үсэг байгаа учраас урдуур нь үеэр заглах нэ. Уян охин маань ажилсаг, дээр нь хүмүүжилтэй охин. За хүмүүжилтэй гэдэг үгийг хэвтүүлэн хамтдаа ажиглая. Үү и гэсэн дөрвөн их шиг үсэг байгаа учраас хүмүүжилтэй гэдэг үг дөрвөн үетэй үг болж таарж байна. За одоо хэрхэн үеэр заглах вэ? Үү гэсэн их шиг үсгийн дунд хэдэн гээгүүлэгч байна вэ? Нэг гээгүүлэгч байгаа юм чин хаагур байлээ. Тухайн гээгүүлэгчийн урдуур нь үеэр заглана. И гэсэн их шиг үсгийн дунд хэдэн гээгүүлэгч үсэг байна вэ? Нэг байгаа учраас урдуур нь үеэр заглана. И гэсэн хоёр их шиг үсгийн дунд хэдэн гээгүүлэгч үсэг байна вэ? Хоёр гээгүүлэгч үсэг байна. За тэгвэл хаагур нь үеэр заглах вэ? Дундуур нь. Хүмүүжилтэй гэдэг үгийг хүмүүжилтэй гэж үеэр заглах нэ. За хүүхдүүдээ хоёр их шиг үсгийн дунд нэг гээгүүлэгч үсэг байвал хаагур нь үеэр заглаж исэн бэ? Урдуур нь. Хоёр их шиг үсгийн дунд хоёр гээгүүлэгч дараасан байх үед хаагур нь үеэр загалж байсан бэ? Дундуур нь. Тэгвэл хоёр их шиг үсгийн дунд
3 гээгүүлэгч үсэг дараалсан байвал хаавар нь заглах бол хамтдаа ярилцъя. Багш нь 2 үедээ магтдаг гэдэг үгийг сонгож авлаа. А гэсэн 2 ихшгийн дунд Г, Т, Д гэсэн 3 гээгүүлэгч байна. За ийм байгаа тохиолдолд хамгийн сүүлчийн гээгүүлэгчийн урдуур нь үеэр цагладаг байна. Тухайн үгийг магтдаг гэж унших нь. За тэгвэл 3 гээгүүлэгч дараалсан байгаа үед сүүлийн гээгүүлэгчийн өмнөр нь үеэр загладаг байна. 2 ихшиг үсгийн дунд 4 гээгүүлэгч дараалж байвал хаавар нь үеэр заглах бол гурван үедээ төрлөختний гэдэг үгийг ажиглая. Эхэн өө 2 ихшгийн дунд 1 гээгүүлэгч байгаа учраас урдуур нь үеэр заглана. И гэсэн 2 ихшиг үсгийн дунд 4 гээгүүлэгч дараалж байгаа тохиолдолд сүүлчийн гээгүүлэгчийн өмнөр нь үеэр заглана. Хамгийн сүүлчийн гээгүүлэгчийн өмнөр нь үеэр заглах нэ. За дэлгэцэнд анхаарлаа хандуулъя хүүхдүүдээ. Үгийг үеэр заглахдаа босоо зураасаар тэмдэглэхээс гадна тасалж бичдэг байх нь. Жишээ нь чөлөөт, цагаараа, ном уншиж, зураг зурна. Болор охин ажилсаг охин эхийг хуулж бичиж байтал хичээлээ гэдэг үг мөрд багтахааргүй боллоо. Мөрд багтахгүй байгаа үгийг хэрхэн бичих вэ? Болор тухайн үгийг ингэж бичжээ. Гэтэл түүнийг багш нь зөв гэж үзсэн байна. Бид нарын мэдэх ямар аргыг ашигласан байна вэ? Сайн байна. Мөрд багтахгүй байгаа үгийг мөр шилжүүлэн бичихдээ үеэр заглан шилжүүлдэг. Мөрийн төгсгөл, мөрийн эхэнд гэсэн 2 хэсэг болгодог байна. Өндрөө хүн маань мөн ажилсаг охин эхийг хуулж бичиж байтал ажилтай гэдэг үг мөрд багтахааргүй боллоо. Гэтэл өнрөө дараах аргаар мөр шилжүүлэн бичжээ. Өнрөөг мөн багш нь зөв бичсэн гэж хэлжээ. Ажилтай гэдэг үг маань жилтай гэсэн 3 үеэс бүтэж байгаа. Гэвч өнрөө маань мөрийн төгсгөлд бичээд жилтэй гэдэг үгийг мөрийн эхэнд бичих боломжтой байсан. Гэвч ажил гэдэг үгийг мөрийн төгсгөлд бичээд тай гэдэг үгийг мөрийн эхэнд бичжээ. Учир нь мөрийн эхэнд болон мөрийн төгсгөлд ихшиг үсэг дангаар нь бичиж болдоггүй байх нь. Мөр шилжүүлэн бичихдээ мөрийн төгсгөлд зураасыг тавьдаг. Дараах үгийг хамтдаа үеэр заглая. Даалгавраа гэдэг үг маань гэсэн 3 ихшигтэй байгаа учраас тухайн үе маань 3 үетэй үг болох нь. 2 ихшиг үсгийн дунд 2 гээгүүлэгч үсэг байна. За хаагур нь үеэр заглах байлээ. Дундуур нь 2 ихшиг үсгийн дунд 2 гээгүүлэгч үсэг байгаа учраас дундуур нь үеэр заглана. Үеэр заглан бичихдээ даал хөндлөн зураас гэж үеэр заглан бичдэг байна. Даалгавраа гэдэг үгийг хамтдаа мөр шилжүүлэн бичээ. Дүү гэрийн даалгавраа хийв гэдэг өгүүлбэр бичээ.
Даалгавраа гэдэг үг маань энэ занд багтахааргүй болчлаа. Одоо яах вэ? Мөр шилжүүлэн бичихтэй үеэр зааглах аргыг ашиглан бичих байгаа. Тэгэхээр мөрийн төгсгөлд даал гэдэг үгийг бичээд зураасаа татан дараагийн шинэ мөрнөөс үлдсэн үеийг бичнэ. Дараагийн үгийг харъя. Магтдаг гэдэг үгэнд хоёр их шиг байгаа учраас тухайн үг маань хоёр үгтэй байх нь. Хоёр их шиг үсгийн дунд 3 гээгүүлж дараалсан байгаа учраас сүүлийн гээгүүлэгчийн өмнөөр үеэр зааглана. Магтдаг гэдэг үгийг мөр шилжүүлэн бичих шаардлага гарах юм бол нэгэн боломжоор бичнэ. Магт гэдэг үгийг мөрийн төгсгөлд бичээд даг гэдгийг мөрийн эхэнд бичнэ. Дараагийн үгийг харъя. Охин. И гэсэн хоёр их шиг үсэгтэй байгаа. Хоёр их шиг үсгийн дунд нэг гээгүүлэгч үсэг байгаа учраас урдуур нь үеэр заглах нь. Охин. Тухайн үгийг бичиж байтал мөрт багтахгүй болвол яах вэ? Мөрийн төгсгөлд гэсэн их шиг үсгийг дангаар нь бичиж болохгүй учраас охин гэдэг үгийг мөрд шилжүүлэхгүй мөрийн төгсгөлд бүтэн үгээр нь бичнэ. Эсвэл мөрийн эхэнд бүтэн үгээр нь бичгэнэ. Ээжийнхэн гэдэг үгийг харъя. Гэсэн 3 их шиг үсэгтэй байна. Тэгэхээр 3 үгтэй болгоно. Гэсэн их шиг үсгийн дунд нэг гэвлэгч байгаа учраас урдуур нь үеэр заглана. Хоёр их шиг үсгийн дунд хоёр гээгүүлэгч үсэг байгаа учраас дундуур нь үеэр заглана. Ээжийнхэн гэдэг үгийг мөрд шилжүүлэх хэдэн боломж байгааг ярилцъя. Гэсэн их шиг үсэг мөрийн төгсгөлд дангаараа үлдэж болохгүй учраас ээжийнхэн гэсэн үгээр мөр шилжүүлэх нэ. Дэлгэц рүү анхаарлаа хандуулаарай. Дараах дасгал даалгаврыг ажиллая. Зөв мөр шилжүүлсэн бөмбөлгийг хөөргөөрэй. Эхний бөмбөлөг ажилсаг гэдэг үгийг хэрхэн мөрөөр шилжүүлсэн байна вэ? Эхний бөмбөлгийг сонгосон хүүхдүүд ажиглаарай. Жилсаг мөрийн төгсгөлд их шиг үсэг дангаараа үлдэх билүү? Үлдэх боломжгүй учраас энэ бөмбөлгийг хөөрүүлэх боломжгүй байх нь. Сүүлийн бөмбөлгийг хамтдаа ажиглая. Жилсаг. Тухайн үгийг үеэр заагалсан жишээ харуулжээ. Голын бөмбөлгийг ажиглая. Ажил гэдэг үгийг мөрийн төгсгөлд бичих боломжтой. Саг гэдэг үгийг мөрийн эхэнд бичих боломжтой учраас зөв хувилбар буюу голын бөмбөлөг хөөрхнэ. Дараагийн даалгаврыг ажиглая. Дараах үг хэдэн янзаар мөр шилжих боломжтой вэ? 1 боломжтой, 2 боломжтой. Цагаараа гэдэг үг маань ца гэдэг үг мөрийн төгсгөлд бичигдэж, гаараа гэдэг үг мөрийн эхэнд бичигдэх 1 боломж байна. 2 дахь боломж нь мөрийн төгсгөлд цагаа гэдэг үгийг бичээд мөрийн эхэнд ра гэдэг үгийг бичих боломжтой байна.
тухайн үг маань хоёр боломжтой байх нь. Дараагийн даалгаврыг ажиглаарай. Болор ямар үгийг мөр шилжүүлэн бичсэн байна вэ? Өнөрөө ямар үгийг мөр шилжүүлэн бичсэн байна вэ? Тухайн хоёр хүүхдийн мөр шилжүүлсэн үгийг ажиглаж байхад эмээгийнхээ гэдэг үгийг хоёр янзаар мөр шилжүүлэн бичсэн байна. Болор эмээгийнхээ гэдэг үгийг эмээ гэдэг үгийг мөрийн төгсгөлд бичиж, гийнхээ гэдэг үгийг мөрийн эхэнд бичжээ. Өнөрөө эмээгийн гэдэг үгийг мөрийн төгсгөлд бичиж, хээ үгийг мөрийн эхэнд бичжээ. Тухайн хоёр хүүхэд хоёулаа мөрд зөв шилжүүлсэн байна. Өнөөдрийн хичээлээр үгийн дунд нэг гээгүүлэгч байвал тухайн гээгүүлэгчийн өмнөр нь үеэр заглана. Үгийн дунд хоёр гээгүүлэгч дараалан орсон байх юм бол тухайн хоёр гээгүүлэгчийн дундуур нь үеэр заглана. Үгийн дунд 3 гээгүүлэгч дараалан орсон байх юм бол сүүлчийн гээгүүлэгчийн урдуур нь үеэр заглана. Үгийн дунд 4 гээгүүлэгч дараалан орсон байвал сүүлчийн гээгүүлэгчийн өмнөр нь үеэр заглана гэдгийг бид хэд мэдэж авлаа. Үеэр заглах аргыг ашиглан мөр зөв шилжүүлэн сурлаа. Гэрийн даалгаварт сурах бичгийн 92 дугаар хуудасны үеэр заглаарай. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа.